нийслэл хотын засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу одоо сар болгон ирж ажлын явцтай танилцаж асуудлыг шийдвэрлэх хүрээнд өнөөдөр бас төслийн талбай дээр ирж төслийн талбай дээр тулгамдж байгаа асуудлыг бас Монголын туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагууд маань бас хүсэл тавьсан учраас өнөөдөр бас талбай дээр ирээд байна. За энийг дахин одоо асуудлыг сануулхад 2020 онд Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Солонгос ард улсын засгийн газар хоёрын хооронд нэн өнгөлттэй зээлээр 114 сая долларын багцаар 2007 айлын одоо орон сууцны иж бүрэн зохицолборыг одоо гадна талбайтай 903 машины зогсоолтой хийхээр бол хоёр улсын одоо засгийн газар Эксим банктай тохирч 2021 онд одоо захиалагчийн хяналтыг одоо гүйцэтгэх Амли гэх Солонгос компани шалгарч за 2 удаа тендер одоо зарлагдаж Солонгосын улсын одоо Эксим банкны тавьдаг шаардлагын дагуу бүгд найрамдах Солонгос улсын Элсон компани 2024 оны 8 сард шалгараад 2025 оноос ингээд ажил руу орсон. Өнөөдрийн байдлаар бол ерөнхий ажлын гүйцэтгэл 25%, нийт 14 блокоос одоо ингээд тодорхой хэмжээний ажлууд яваад ингээд байж байгаа. Сая энэ оны зунаас одоо ажил эхлэх явж байхад бол компаниудын хооронд бол маргаан гарсан. Тэгээд ерөнхий гүйцэтгэгч Элсон компани болон Монгол туслан гүйцэтгэгчдийн хооронд бол маргаан гараад уг маргаан бас дамжирч нийслэлийн засаг даргын тамгын газарт удаа дараа гомдол ирсний дараа засаг дарга болон миний бие бол байрал дээр ажиллаад асуудлын тухай дүгнэлт хийсэн байж байгаа. Тэгээ эх 7 хоногт бас нийслэлийн удирдлагууд Солонгосын Эксим банктай уулзахтаа уялдуулан бас өнөөдөр бас өвөл ороод өчигдрөөс бас цас их хэмжээгээр орчлоо. Тэгэхээр өвлийн бэлтгэл ажлыг хийхгүй бол одоо барилгын талбай дээр арамтуур зэврэх тийм ээ. Одоо хөв хашимлууд цаашид одоо арчилгаа үйлчлэх бол гажих. Тэгээд ийм асуудлууд бол үүсдэг. Эдгээр асуудлуудыг шийдэхгүй бол талбай дээр одоо арамтууруудыг цэвэрлэх бүр арамтууруу цэвэрлэх боломжгүй бол дахин солих ийм хүндрэлтэй ажлууд гал нэмэлт зардлууд гардаг. Тэгэхээр одоо энэ үйлчлэлийн бэлтгэл ажлыг одоо хангахын тулд өнөөдөр бас миний бие бас энэ талбай дээр бол хүрэлцэн ирээд байна. Ингээд юу яач Монгол туслан гүйцэтгэгч компаниудаа төлөөлөөд та өөрийгөө танилцуулаад хэдэн компани ямар төлөөлөл ирсэн, ямар авлага, ямар асуудлууд үүсээд байгаа та энийг нэг дэлгэрэнгүй бас нэг хэлээд өгчтэй хөө. Яа сайн байна. Silker Construction гэх компани захиралгааны жиг өргөдөг юм байна. Манай энэ төсөл төр нийтдээ туслан гүйцэтгэгчээр 6 Монгол компани ажиллаж байгаа. Тэрний нэг манай бусад 5 компани захирлууд хэрэггүй байна. Бид 6-гийн хувьд бол нийтдээ Солонгосын тал болон Монгол талын ерөнхий гүйцэтгэгч гэдэг Сүмбэр замхаг компаниас нийтдээ 10 тэрбум төгрөгийн бодит дүнгийн авлага үүссэн байна. Үүнээс гадна алдан гуулган хоногийн алдан ижин 7 сараас хойш цалингийн болон бараа материалын алдагдлын асуудлууд бол мөн тэрбумаар яригдах хэмжээнд хүрсэн байж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал. Үүнээсээ гадна нэн тэргүүний ярьж байгаа асуудал бол бид нар мэдээж хэрэг нэгдүгürt бол хохирлын асуудлыг ярьж байна. Хохирлыг барагдуулж өгөөч гэх. Хоёрдугаарт мөн энэтэй яг зэрэгцээд параллельны бид нар чинь бүгдээрээ барилгачин хүмүүс энэ барилгыг эзэнтэй байх хэрэгтэй. Хүний өөрийнхөө хувийн хашаанд ингээд барилга барьж байсан бол өдөд энэ болон гаргалгаануудыг арчилсан, ороодсон, дулаал өвлийн бэлтгэлээ базаацсан байх хэрэгтэй. Гэтэл өвлийн арчилгаа тордлогоо хий гэсэн сэтгэл зүрхтэй энэ дотор ерөөсөө алах манай захиалагчид дотроо Сүмбэр замхаг компани удирдлагуудтай бид нар бодоод уулзахдаа инженер техникийн ажилчид болон захирлуудын төвшөнд хүртэл энэ өвлийн арчилгааны асуудлыг, санхүүжилтийн асуудлыг ярилцсан. Мөн энэ Элсон Construction буюу энэ солонгосуудтай бид нар бас мөн хуваараа уулзцаасаа. Удаа энэ өвлийн бэлтгэлийг хангая, гаргалгаануудыг бооё. Энэ цутгалтанд бүр бэлэн хучлтын арамтураа бооцсон 5 блок байна. Энийг цутгая. Бид нэр авлагаа аваагүй байгаа ч гэлээсэн хүн хүчээ тавиад энийг цутгахад бэлэн байна гэдгийг илэрхийлээд байхад өнөөдрийн энэ хүүтэн сэрүүний үйлрэлд аваад тулгачиж. Хучлтын арамтураа боочоод бетоныг шийдэхгүй явцсан 2 сар болцсон асуудлууд энэ зөндөө байна. Сүүлдээ аргаа ороод энийг эцсийн захиалагч маань бол нийслэл юм аа. Энэ бол ингээд нийслэл үлдэх юм аа. Бид нар бол ингээд бас мэрэгжлийн биш хүмүүсээ барилгачд юм аа. Энэ барилга ингээд доотлын давхрууд буюу дундын давхрууд дээр ингээд арматуруудыг зэврүүлээд хайж болохгүй. Энэ бол ерөөсөө бидний баг эцсийн аргаа орсон л үний арга байхгүй. Нийслэл ингээд эцсийн захиалагч учраас энэ дээр ингээд эзэн болооч. Энэ барилга энэ төслийн талбай яг өнөөдөр үнэндээ эзэнгүй болчиход байна. Эдгээр нэгийгээ Сүмбэр замхагтайгаа гэрээгээ цуцлана гэдэг, нөгөөх нь ерхий гүйцэтгэгчээр бид нар хിവэрэ үлдмээр байна гэдэг. Тэ? Эднэр нь болохоор ингээд бүгд гар.
Монгол компаниуд буюу эдгээртэй бүгднтэй хамтарч ажиллахгүй гэдэг. Бид нар ажиллахгүй. Заавал энд хорогдох юм алгаа. Хохирлоо барагдуулаад бидний энэ талбай чөлөөлгөөд өгөхөд бэлэн байна гэдгийг хүртэл хэлсэн. Гэтэл энэ бетоны асуудлыг шийдээд өгөхгүй. Энэ гаргалгаануудыг боо гэдэг сэтгэл байхгүй. Энд эцэст нь 2007 айл буюу нийтдээ 5,000-аас дээш хүн амьдрах нь мэдээж асуудал. Гэтэл ингээд доотлын давхрууд дээр зэврүүлээд ингээд хайж болохгүй учраас аргаа орохтаа одоо ингээд нийслэлийн удирдлагуудын Ан зүгөө захирал ингээ сэдвүүдээ нийслэлчүүдэд харьцуулаад ер нь өвлийн үйлдвэрүүд одоо бетон юуны арматурын одоо яг ямар асуудал хэлээд байгаа хэдүүл яваад үзээд тайлбарч тийх үү. Тэгээ яагаад. Тэгээд хагуур тойрхоо. энэ талаар нь дөрвөө. Дундуур 2-3 газар руу ороод үзүүлж. Тэ. Та нэг нийслэлчүүдэд бас тайлбарлаад хэлэхгүй өвлийн үйлдвэрлэл ер нь сутгалттай үед яаж өвлжүүлэх бэлтгэл ажил байдаг. Тэрийг хийхгүй бол ямар хэмжээний нэмэлт зардал цаашид асуудал гарах уу гэх тээ. Та нэг инженероос одоо яг хүчлтийн арматураа бооцсон зөвхөн бетоноо хүлээж байгаа табан болоогүй. Хүчлтийн арматур нь боолттой гэсэн. Одоо тэр дээр цас унтсан мөстөцсөн байгаа. Энэ цаашлуул зэв болно. Буцаагаад хавар болоход задлах уу эсвэл бидний хувьд бараг энэ солонгосуудын хувьд гүйцэтгэлээ авч л байвал болоо гэд ичгүүгээр бараг дээрээс нь бетон аваад сууж явах уу тэр цаг үе мэдэхгүй. Бид нар бол яг технологийн дагуу энэ яах ёстой гэвэл айл болох зэврүүлэхгүй тий. Энийг одоо сэрүүний үеч гэсэн авч болно. Бид нар буужин тавина өвлийн арчилгааны гэр барин дээр нэмэлт зардлуудтай. Тэр зардлын асуудлуудыг шийдэд өгчөө. Дараа нь санхүүжилтийн асуудлаа ярья. Хэдүүлээ эхлээд энэ өвлийн бэлтгэлээ энийг хангая. Цутгаад болцсон байгаа одоо энэ зойрын давхар тийм гүйцэтгэлтэй барилгууд дээр бол гаргалгааны энэ арматурыг ширхэг бүрийг нь ороож ус чигнээс тусгаарлаад их хавар буцаагаад задлахад одоо талбай дээр хүн ажиллаж байгаа хүн хүч байна уу? Одоо энэ яг манай компани хариуцсан 2 блок дээр энд хүмүүсийн доотлын давхруудыг цэвэрлэгийн ажлууд хийж байгаа. Цэвэрлэгийн ажлууд хийж байна. Гэхдээ ингээд дор бүрнээ ингээд компани болгоноос хүмүүс юм байх. Эдгээр өнөөдөр энэ компаниуд өөрсдийн нөөц уулзцаагаараа энэ ажиллаж байгаа хүн болгоны ингээд цалингийн асуудлуудыг шийдвэрлээд эднэрээс үл хамааран эднэрээс нэг төгрөг аваагүй бүртлөө ингээд ажиллаа явчих. Анжигсгэл хаашаа орох зөв нэг юм дээр ороод өвчүүлээд ярьчих дээ. Тээх үү. Хэдүүлээ одоо тэрний дээшээ тэр эдний next стих руу орох. Ойрхон байгаа нь бол энэ болоог. Одоо тэгэхээр талбай дээр хэдэн хүн байгаа. Ер нь одоо энэ талбай дээр сараас хойш ажил явагдсангүй талбай дээр яг энэ төсөл өөрөө 3 сард эхэлсэн. 3 сард эхлээд за ер нь энэ нэг санхүүжилт доголддог асуудал бол бараг 4 дугаар сараас эхлээд үүссэн. Өнөөдөр арматур буудаггүй, бетон дасгалддаг. Тэгээд ингээд хоногийн алдагдлуудад бид нарыг өнөөдрийн хүртэл оруулсараа байгаа л. Өнөөдрийн хүнд нөхцөл байдал бай. Өдөрт хамгийн эхний барилгууд наадам буюу 7 дугаар сарын дунд ихэд энэ эдний өгсрэлтэй ажил бүрэн дууссан байна. Тэр үүдэн талын сүүлд эхэлдэг энэ зойрон дээр явж байгаа нэг дөрөв давхар дээр явж байгаа барилгууд хамгийн сүүлийн гэргээр 9 сарын 10 гэхэд өгсрэлтийн ажил дууссан байсан. Ийшээ ороод энэ рүү орчих. За өнгөрсөн одоо сар өнгөрсөн 7 хоног бол Улаанбаатарын хэмжээнд бол маш дулаахан. Харин нойтны ажил буюу бетоны ажил авахд бол маш тохиромжтой үе байсан. Өчигдрөөс эхлээд ингээд цаг агаар хүүтэр ширүүс цас орж байгаа тийм ээ. За юу ганжигуур захирал эндээс л ярьчих дөө хэвэл. За. Одоо энэ жишээ нь ингээд сүүлд эхэлсэн нэгдсэн гаражийн арматур байж энэ талбай буюу энэ дээрчлэр тоглоомын талбай авцсагсвал энэ ингээ гаргалаа. Өвлийн арчилгаа буюу зотголт хийдэггүй маа гэхэд энийг л ширхэг бүрчлээ. Энэ бетонуудыг бүгдийг нарилгаж энэ арматурыг энэ нэг бүрчлээ алийг зэгрүүлэхгүй чийгэнтэй цас мүс бодохгүй. Ирэх авар буцаагаа задлахад энэ ингээд яг гоё шин өнгөрөө. Зэвээгүй байж ч энэ дээр дараагийн давхрын буюу энэ босон арматурыг барьж боож цотголт хийхэд билээ. Асуудалгүй. Гэтэл энэ чигээр нь ингээ хайчихаар энэ өвөл хангалттай бүр ингээд зэврээд тэгээд зэвэрч байгаа учраас шин чанар нь алдагдаад барьж чадхааргүй болоод их хавар Монгол компаниудтай ажилд одоо энэ сүмэр цавхагтай ажиллаж байсан ажил компаниудтай ажиллахгүй гэдгийг илэрхийлж байна.
бүр талбай чөлөөлж өг гэдгээ хүртэл бичгээр өгсөн. Эдгээр өнөөдөр энэ хүүтэнтэй тэр дээр боогоо тавьсан байгаа тэр хуч 10 дугаар зутахад За яг хөө зүгээр ингээд бас тайлбарлагч. Ингээд 10 дугаар бол цас чиг аваад зэвэрнэ. Зэвэрснээр бол зэвэрсэн 10 дугаар дээр бетон цуцгаж болдгоо. Тий. Батрхийн шаардлага хангадаггүй. Ийм учраас бол өвлийн нөхцөлд 10 дуурайг үлдээх байгаа тохиолдолд зэвэрхгүй байдлаар бол хамгаалж үлдээх шаардлагатай байдаг. Дээрээс нь бас таад чи ингээд хэв хашимлаа хийцэн одоо бүр хэвчин бол одоо хоногоороо түрээсээр ингэж явдаг. байж байна. Ширхэг Одоо ажил бүрийн хийх байсан чи ингээд цутгалд авахд бэлэн болсон хэдэн талбай байж байна. одоо яг цутгалд Одоо авах энэ тал нь байдлын байлаа. дэлхийн давхрууд бол ингээд цутгалд бүрэн давхраар авахд бэлэн болсон байж шүү дээ тий. Тий. Яг цутгахад бэлэн 5 байрлаа. Энэ ингээд хэр хугацаанд ингээд Одоо энэ барилга гэхэд 2 сар гарсан болж байгаа. 8 сарын 9 сарын 29-ноос хойш ямар ч гэсэн манай бодлого. аха таныг хэн гэж аль компани гэж. Би энэ Next United Industries Монгол гэдэг. Аха танах аль аль. Манайх энэ таныг хэн бэлээ? Батхуу. Батхуу захирлоо тий. Тэгээ одоо манайх энэ 102, Аха. энэ 104 гээд 2 блок барилгатай. Тэгээ одоо манай 104 дугаар блок болохоор 9 сарын 29-ноос хойш хүлээж байгаа. Тэгээ сая бид нэг сүүлд энэ дулаахан байна. Ийм үед бетоноо авъя гэдэг. Тэгэхээр энэ хучлтын материал юмуудыг гаргаад өөртөө ажилтнаа гаргаад тэгээд ингээд хурчаад бэлэн болгоод тэгээ одоо бетон авч чадахгүй байсаар нөгөө хучлан хийсээд ийм асуудал үүссэн. Тэгээд энэ 102 дугаар барилга дээр болохтой зэрэг хэв гашуулаа бүгдийг гадаар нь хийцэн байсан. Тэгээд авцсан байж тэгээ бүгдийг аваад буулгаад одоо 10 дуураа яаж яах вэ ийх үү гэдэг ингээд буулгаад ямар ч шийдэлгүй ингээд өчнөө цаг хугацаа алдаал гэж байж шээ. Аха. Солонгосчуудаас ахалж байгаа юм байгаа лээ. Би тэм инженероос нэг хэдэн асуулт асуугаад байна. Тэм инженерийг танилцуулж. 자기소개부터 하시고. 예, 저는 저기 현장에서 공무 총책임을 맡고 있는 김경환 사장입니다. Энэ хүн бол Ким гэдэг нэртэй. Тэгээд одоо талбай төсвийг хариуцсан инженер байгаамаа. За одоо ингээд өвөл болоод өнөөдрөөс цасаараа хүүтэрчлээ. Одоо ингээд бэлтцсэн байсан энэ 10 туурчлал эндүүд дээр хамгаалтыг авч өвлжүүлэхгүй юм уу? Ирэх өвөл болоход эн чинь зэврээд дахиад энэ зэвэрсэн ихтэй үйл эн чинь тайрж тастаж авч зарим хийцлийг одоо доош нь эвдэлчиж буцаж 10 туурчлаа залгаж өгсөрж явах хэрэгтэй болно шүү дээ. Энд чинь дахиад ингээд алдагдал үүснэ нэмж одоо хугацааны ч алдагдал үүснэ дээрэс нь бараа материал гэдэг ингээд сүултээ мөнгөөр яригдах энэ олон байрлалууд дээр юм асуудал үүснэ. Энэ дээр одоо ингээд үйл очоод тахад танах ерхий гүйцэгчийн зүгээс ямар нэгэн менежмент арга хэмжээ авахгүй юм уу гэсэн. 전설의 시기에 이제 눈오고도 하는데 이제 결국은 녹슬고 그런 것들이 이제 보양해야 되는데 그거에 대해서 이제 시군사 입장에서 어떤 마음을 갖고 있는지 물어보시면. 물론 동절기 계획을 세워서 지금 그 감리단에 저희가 동절기 계획에 대한 거를 제출을 한 상태이고 아까 그 일동 사장님이 얘기를 하신 것 같은데 저희가 그 11월 4일 날 회의를 했어요. 변호사 입회하에 협의를 했고. 네. Одоо ер нь бол өвлийн төлөвлөгөөгөө гаргаад одоо хяналтын байгууллагатай өгөөд одоо дараа чи ажлаа одоо хийх гээд явж байгаа. Тэгээд одоо 101-ийн сая захирал хэлсэнчлэн одоо 11 сарын 4-ний өдөр бид нар ингээд тослонгийн туслан гүйцэтгэгч нартай хамт хурал хийсэн. Тэгээд 근데 아까 그 사장님은 11월 4일 날 안 오셨는데 그때 변호사 입회에서 제가 얘기했던 거는 지금 동절기 상태에서 하는 거에 대해서 돈을 순배를 없이도 지급할 수 있다라는 얘기를 했었고 그 당시에서는 이제 우리가 지금 그 계약 관계가 실질적으로 계약 관계가 없기 때문에 순배료하고 합의가 되면 당연히 돈을 지급할 수 있다는 용의가 있었는데 순배르가 지금 없는 상태, 순배르 사장님이 지금 여기 부재한 상태에서 협의가 안 돼서 그렇게 대기 중이었습니다. 11 сарын 4-ний өдөр туслангийн туслан гүйцэтгэгч нартай хамт хурал хийсэн. Тэр үед бол яг энэ 101-ийн захирал байгаагүй. Оронд нь орлогч өөр хүн байсан. Тэгээ бидний хувьас бол одоо энэ өвлийн үед битээ авахд бол асуудалгүй ингээд мөнгөний өгөө гэж бол цөмөр цанхаг компанитай бол ярьсан байгаа. Гэхдээ одоо хоорондын гэрээний асуудал болон гүйцэтгэлийн асуудлаас болж энэ шийдэл гараагүйгээс бол энийг бол шийдэж чадаагүй яваад байгаамаа. Тэгэхээр одоо юм байна л та. Одоо ингээд цас орчлоо. Одоо энэ 10 туурууд чинь ингээд биднээсээс хүлээхгүй ингээд зэврээд чиг аваад эхэлнэ. Тэгэхээр энэ асуудлуудаа одоо ингээд та талбай дээр гоо яаралтай шийдэхгүй юм уу гэж асуудаа. 이제 눈 오고 하는데 이제 여기 결국은 이제 노출 된 데를 이제 보양을 해야 되지 않느냐고. 물론 해야 됩니다. 그래가지고 저희가
지금 그 순배라고 지금 협의가 아직 안 끝난 상태이기 때문에 안 되면 저희가 이제 직접 저희가 이제 고향을 할 계획을 갖고 있습니다. Энэ авралтаар хамгаалах асуудал дээр бас одоо сүмбэр цамхтай ярилцж байгаа. Тэгээд энэ сүмбэр цамхтай гэрээний асуудал маань шийдэгдэнгүүт энийг бол хийгээд явна. Тэгээд болохгүй бол зүгээр өөрсдөө ч хамаагүй энийг одоо хамгаалтыг хийгээд Тэгээ одоо явна гэж. гэрээний асуудал чи хизээ шийдэгдэх. Одоо нийслэлийн засаг дарга өгөөд бид нар ирж дүгнэлт гаргаад маргаанаа шийдвэрлээ гэдэг одоо сар гаруй үлээж хизээ шийдвэрлэн та. Нэг сар гаруй 이제 순배 참하고 이제 문제점을 이제 해결하라고 이제 한 달이 지났는데 이 문제가 이제 언제 해결되냐고 이 문제 해결돼야 이제 다음 단계로 가는 건데 지금 상황에서는 지금 본사에 사실은 이제 협조 요청을 해놨고 그 지금 다음 주에 좀 답을 기다리고 있는 상황에서 바로 좀 진행을 하도록 하겠습니다. одоогоор төв компанилгоо төсөлтөө явуулсан байгаа. Тэгээ дараа 7 хоногоос ер нь бол асуудал шийдэх гэж байгаа гэж харж байна. Тэгээ та хэдийг ер нь ингээд шийдэх гэсээр л одоо хүүтрээд ингээд цас ороод одоо ер нь бол 8 сараас хойш үүдсэн асуудал юм байна шүү дээ. Тэгэхээр эх 7 хоногт нийслэлийн удирдлагуудын төлөөлөл бас танаа Солонгосын Экзим банкн дээр очиж уулзсан. Тэгээ энэ талаараас албан ёсоор бид нар албан бичгтээ очиж энэ асуудлыг бол мэдэгдэж байгаа шүү. Өнөөдрийн хүртэл ингээд та асуудлуудаа ингээд шийдэж чадаагүй ингээд байж идэг. Одоо энэ асуудлуудаа бол ингээд сар гарны дотор шийдэх хугацаа болчихлоо шүү дээ. тэрийг тайлбарлаад хэлтэй. 이제 문제가 이제 8월 그 암лигаас хүмүүс ирсэн үү? 이제 됐는데 이제 이거를 이는 암лигаас хүмүүс ирэх байна уу? 이 문제를 좀 해결해 달라고 하는 건 있고 이제 눈도 오고 하는데 이제 절금 고양이를 빨리 해야 되지 않냐 이 얘기를 했습니다. 예. 최대한 지금 빨리 해갖고 그 다음 주 안에 종료해서 이 모든 그 고향하고 이런 거를 좀 정리를 하도록 하겠습니다. аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдээ дараа 7 хоногоос одоо нарамтарын арчилгааг хийгээд явна. Сүмбэр цамхаас хүн байна уу? Ирэг байна уу? За энэ ерхийг үүсгэгчээс нь ч хүн байхгүй, агамлигаас нь байхгүй. Хэн ганцорог дарга ингэчээ. Манай хөрөнгө оруулалтаас ганцорог дарга ингээ хэдүүлээ. За эднийх бол ингэ чи ингээд тайлбарлаад хэлчих. Бид нар бол одоо ингээд та хэдийг хүлээхгүй. Би одоо өөрийнхөө мэдлийн хүрээнд энэ Монгол компаниудыг хохирохгүй. Дээрээс нь одоо өвлийн үйлрэл болоод ингээд аргамтуурын арчлалт хамгаалалт өвлийн зарим бэлтгэлийг хийхгүй бол бүр илүү зардал гарна. Энэ зардлыг эцсийн захиалагч одоо энэ нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр зээл авж байгаа. Одоо бид нар хариуцж байгаа. Ийм учраас би дахиж нэмэлт зардал гаргахгүй тул одоо өнөөдөр энэ Монгол туслангуудад бас зарим чиг үүргийг өгөөд явна. За өнөөдөр нийслэлийн засаг даргын одоо дэд үе царайч нэгдүгээр орлогч ирээд ажилласан. Та бүхнийг энэ асуудлаа яаралтай шийд гэж дахиж үүрэг өгсөн. Дээрээс нь энэ асуудлыг чинь одоо байгаа байдлаар нь тайлангийг танаа Солонгосын Экзим банкнд эх 7 хоногийн нэг юм уу хоёр дахь манай нийслэлийн удирдлагууд очиж мэдэгдэнэ гэдэг. Тэгээ энийг удирдлагуудаа аль биесээр хэлээрэй гэдэг. Бас энэ одоо талбай хариуцж инженерт хэлчих. Мэдээж талбай хариуцж байгаа инженер бол шийдэл гаргаж чадахгүй. Удирдлагууд нь өнөөдөр харамсалтай гол асуудлууд болцсон байхад бүгд хаяад зугтцсан байхгүй байна тийм ээ. Тэр энийг одоо яг инженертэн зөв тайлбарлаад хэлчих. 이제 시장님이 이제 다음 주에 이제 수출입위원 가서 이제 만나서 이제 현장 문제점들을 얘기할 거고 이제 그리고 이제 여기 책임져야 될 사람들이 이제 안 왔기 때문에 이 부분은 이제 우리 인지니어들 조금 이제 해결 못한 부분을 같이 하고 그리고 이제 수청 이사님 저희가 이제 저희는 이제 고향 안 하면 이제 나가내고 이제 더 계속 저희는 내고 하면 비용이 더 들어가고 그거를 이제 시청이 책임지니까. За тэгэхээр юу яач? 비용 더 안 나가게 하라고. 예, 알겠습니다. 계획을 다시 세워서 좀 문제 없이 진행될 수 있도록 다음 주에 철저하게 좀 계획을 세우겠습니다. Таны өгсөн үүрэг даалгаврыг ойлгосон. Тэгээд дараа 7 хоногоос энэ аргатурын хамгаалалтын ажлыг хийгдээд явна. төлөвлөлт хийгээд явна гэж. За юу яа Монгол хамгаалалтад зургуул байгаа тий. Ганцорог дарга ингээ манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга болж байгаа. За өнөөдөр энэ чинь ингээд албан тайлан зургуудыг аваад өнөөдрийн талбай дээр болж байгаа нөхцөл байдал 8 сараас хойш маргаа явсан Монгол 6 компанид ингээд 9.7 тэрбумын нийт одоо өглөхтэй. Дээрэс нь ерөнхий одоо сүмбэр цамгуур компани болсон өнөөдөр талбай дээр байхгүй. Тэр хоёр компанийн нөхцөл байдлыг яг байгаа нөхцөл байдлуудыг дурдаад одоо өнөөдрийн нөхцөл байдалтай ингээд өвлийн үйлрэл болж байхад талбай дээр аргамтуурууд их байна, цутгалтын талбай дээр хүлээгж байгаа юм шиг. Энэ ингээд удаавал энэ аргамтуурууд дахиж ингээд зэвэрч гэмтэл орж дахиж нэмэлт зардал гарнаа. Тийм ээ? Одоо үр ашиггүй зардал.
одоо бараа материалаар тоглох гээд энэ монголчуудын татвар төлөгчдийн мөнгөөр урт хугацааны зээл аваад төсөл үргэлжлүүлж байгаа нэг ингээд ерхийг үүсгэж 9 компани менежмент хийж чадахгүй байгаас ингээд дахиад зардал гарч байна. Энэ нөхцөл байдлыг дэлгэрэнгүй хичээд зурган тайлантай албан тоотыг нэг өдөр өглөөхөд бэлэн болдог. Тэгээд монгол компаниудтай хандаж хэлэхэд ингээ зарим үүрэг хариуцлагуудыг бол дахид цаашаа нэмэлт зардал гарахгүй төлөө нийслэл хариуцлага хүлээе. Одоо яг нийслэлийн засаг даргын 1-р орлогчийн хувьд би манай хөрөнгө оруулалтын газрын захиалагчийн хамттай хэлсэн байгаа тийм. Хэлсэн да ганц зэрэг дарга дээр байж. Тэгэхээр та нэмэлт зардлыг гаргаад өөртөөсөө нэмэлт зардал тэрийг яг зах зээлийн үнээр буюу юун дээр магадлагдсан төсөвт өртгөхөөр жишг үнүүд байж байгаа шүү дээ. Тэр зардлын дагуу энэ өвлийн үйлрэл бэлдсэн 14-ын хамгаалтуудыг хий. Тэгээд ганц зэрэг даргатай ярилцж байгаад хэдүүлээ зарим эсгүүд дээр одоо эх 7 хоногт цутгалд авах шаардлагатай бол нэгж үн төсвийг бусад төсөв өртөгдөр явж байгаатай төвцүүлээд та хэд маань хэдүүлээ нийлээд одоо 9 компани хүлээхгүйгээр зарим хэсгүүд дээрээ цутгалтыг авч тэгээ хамгаалтыг аваад гүйцээ. Яг л нөгөө урт зарим хэсгүүд дээр хамгаалт хийж байгаа цутгалтаа авцсан илүү бага хөрөлтөй гэж хараад байгаа байхгүй юу. Нийслэлчүүдийн хувьд миний ажил хариуцж байгаа хүний хувьд энэ төслийг алдагдал багтай одоо эн чинь бидүүсийн буцаад татвар төлж байгаа мөнгөөр зээл авж байгаа. Тэгэхээр энэ дээр нэмэлт алдагдал баг гараад энэ төслийг амжилттай хэдүүлээ хурдан дуусгах хэрэгтэй. Мэдээж энэ гэрээний маргааны хооронд асуудал явж байгаа. Энэ компаниуд энэ асуудлоо тэгээд гэрийн дахин шийднэ. Хэдүүлээ одоо дахид цаашаа нэмэлт зардал хохирол баг гаргахын төлөө хамтраад нэгэн засаг даргын үүрэг болгож өгсөн томилогдож ажиллаж байгаа бол хэдүүлээ нийслэлийн хөрөнгө оруулалтын газартаа яриад аль газрууд дээр бетон эх 7 хоногт одоо зориултын дагуу хитртэй халаалттай аваад үлдээвэд дээдлийг хамгаалаад үлдээвэд баг зардалтай байна. Аль эсгүүд дээр шууд хучлт хийгээд ороогоод хамгаалаад үлдэх үг гэдгээ манай 6 компани ярьж хагаад ганжигүр захиралч юм уу төвлөрүүлээд ингээд тэгээ ганцаар дарахтай эх 7 хоногийн 1 хүн хоёрдоход яаралтай хөдөлгөөн уулзаж төлөвлөгөө гаргаад эдийн хэмжээний нэмэлт зардал гаргахаар байна гэх. Тэрийг нь албан ёсоор бид нар протоколдож үлдээгээд сүлд нь Игсэн банкнаас бид нар хохирлыг ингэж баг гаргаж дахиж үргүү зардал төсөлтөөр гаргахгүй төлөө ийм арга хэмжээ яаралтай авлаа. Захид нэмж бол хэдүүлээ ажил хийхгүйгээр зөвхөн одоо энэ өвлийн бэлтгэл ажил зориулаа тий. Саяны ганжигүр захирлын хэлдгээр зарим эсгүүдээр хамгаалтын нэмэлт зардлууд дээрээс нь шаардлагатай 2-3 газруудаа цутгалтаа аваад өөр өвөлдөө энэ өвөл одоо ингээд энэ маргаан гэрээний асуудал эдгээр шийдэх хэдүүлээ ямар байдлаар одоо нэмэлт хохирол гарахгүйгээр энэ ажлыг одоо даван туулах уу гэдэг зардлуудыг бол яаралтай хөрөнгө оруулалтын одоо нийслэлийн хөрөнгө оруулалтын газар дээр хэдүүлээ ярилцаад би хянаад хэдүүлээ болж ийн гэвэл та хэд маань шийдвэрлээ зардлаасаа гаргачих. Бид нар та хэдэд эндээ шаардлагатай албан тоотыг өгье. Тэгээ ямар ч та хэдийг хохирлгүй болоод эцсийн одоо захиалагч нийслэл гэдгээр асуудлуудыг бол шийдэн. Бид нар Игсэн банкд бол эх 7 хоногт бол уулзахаар төлөвлөж байгаа. Тэгээ албан тоотуудыг өгөөд ингээд шаардлагыг тавиад энэ ерхий гүйцэтгэгч Амлиг захиалагчийн хамт хийж компаниг бол асуудлаа шийдвэрлээ гэж Монгол компаниудыг ингээд баримтын дагуу хохирлгүй болгоо гэдэг арга хэмжээнүүдийг хамтдаа аваад цаг алдахгүй ингээд ажиллаж болж байна. Болж байна. Ганжигүр захирлаас өөр бидний хувьд бол энэ асуудлууд шийдэх асуудлууд байна. Ингээд яагаад шийдүүлээд байна? Шаардлагатай компаниудыг авъя. давлууд яг одоо талбай дээр байгаа энэ олон бараа материалууд, энэ модон материалууд хэв ашмал тулаас энэ ажилчдын сууд, нэр дэвшлэгийн тал төслийн талбай ер нь бол энэ солонгосууд ингэстэр сүбэр замх гэж тэр бараа материалыг бол байхгүй. Энэ бүх хүн нэг бүрчлэн бүгдийн 6 компани ажиллаж бараа материалууд байна. Эднэрийн хойшоо суугаад цалгардаад ингээд юмыг удаашруулаад байх нь бол арга байхгүй. Яагаад гэвэл энд эднэрийн мөнгөний тоолор өгөхгүй. Эдний бараа материалын түрээсийн төлбөрөг өгөхгүй. Эдний ажилчдын цалингийн зардлахгүй. Нэг барилга дээр ингээд нэг хоног эднэр бодож гинөө нэг намуухан сайхан олгоор тань бид нар ярилцж чинь дээшээ бидэгж чинь их болгонд нэг барилга дээр өдөртөө сая 500-аас 2 сая төгрөгийн алдагдал бид нар өдөр болгоо. Энэ асуудлыг эдгээр ингээд шийдлгүй ингээд цаснд болуулчихж байгаа байхгүй барилгуудыг. Сүүлдээ бид 6 болвол юу гэж юм. Нэгдүгээрт бол хохирол байна. Хоёрдугаарт яг энэтэй зэрэгцээд бид нар бол барилгачийн хүмүүс учраас энэ барилгыг эзэмгүй ингэж хайж гэж хайран байгаа. Юмыг ингэж дутуу хайж. Өнөөдөр энийг тоохгүй байгаа хүмүүс ирэх жил өөр нэг хүнийг авчираад энэ барилгыг зүгээр зэвтэй төмөрн дээрээс нь цутгаа суулж явах бид нар үгүйсэхгүй болчихсон. Тэгэхээр тань бид 6 зүгээр хүсэлт илэрхийлээд нөгөө
эдгээр шийдэхгүй юм байна. Энэ дээр та ингээд боломжоор эзэн болоод өгөөч. Хохирлын үн бараг дуусах талаас нь дээшлэг болоод өгөөч. Бид нар бол хамжаад энэ өвлийн бэлтгэлээ хангаад гаргалгаануудаа хамгаалаад ажиллахад бол юм байна. Тэгээ илэрхийлж байна. За манайдээс өөр хэлэх юм байна. За таас өөрийгөө танилцуулаад яагаад. Би Golden Light гэх компаниас Алтан гэдэг. За. Тэгээ яг адилхан бид уусаа ганжийн төлөөлөлт хийлчлээ. Одоо энэ дээр одоо эргээд хавар одоо цас хайлаад ус орох энэ хөлсөө эргээд зойрлоо ус орох энэ зойрыг чи үлдээд булаад дулаалсан байх хэрэгтэй. Одоо энэ хөлөлтийн өнгөнөөс энэ шороогоор болоод бид нар хамгаалах хэрэгтэй. Ер нь их олон ажил хийсэн. Сүүлдээ ажилд орсон шүү дээ. Одоо хөлдөө тийм ээ доош байгаа. Тий. Хөлсөө буцааж дулаалж болох юм ажил байсан. Тэгээ одоо энэ нь бол хааш оройтчлоо. Тэгээ одоо их хавар энийг хамгаалаад ус оруулах шар усны оёр болсаад ороод ирэх юм бол тээ. Тэгэхээр энэ одоо хамгаалах юм зайлшгүй. Тэгээ бид бол одоо нэг ингээд өвдөрөө ялцсан барилгач юм ус энэ ажлаа чанартай дуусгах гэж бодсон. Тэгээ харамсалтай санхүүжилтийн асуудлыг маргаан асуулаад бид нар дунд нь өгч чадаад байлээ. Тэгээ асуудал ингээд шийдэх бидэд ямар ч гэсэн энэ дээр ингээд төслийн талбайгаа чөлөөлөхгүй. Бид нар алдагдлын мөнгө авсны дараа энэ талбайг чөлөөлөхөд бэлэн эсвэл энэ ажлаа үргэлжлүүлээд дуусгах байлаа. Мэдээж нэг ажил ихсэн учраас дуусгах нь зөв. Гэхдээ бид нарыг одоо ингээд нэг Та нэг албан бичиг байсан тий. Эсвэл та албан бичгийг сая 6 компани гарын өсөлт тус албан бичиг өгсөн. өгөөд хэдэл өгсөн байна. За өгөөд бас харуулаа та утгыг яагаад хараад бас ямар утгатай байлаа гэж. Төрийн ажил бас төрийн За энэ 6 компани нийлээд одоо энэ төсөлд бид нэр оролцоод өнөөдөр ингээ Монгол Улсын барилгын тухай хуулийн 41.18-ийн дагуу туслан гүйцэтгэгчийг ажиллуулж ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэх тул туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн эрсдлийг захиалагчийн өмнө хариуцах гэдэг үүргийнхаа дагуу ерөнхий Elson Construction одоо бидний нэрслийг үүрэх ёстой. Хэдий бидэртээ одоо тэрэ байгуулаагүй ч гэсэн барилгын хуулиараа энэ төсөл дээр сүмбэр цамхыг туслан гүйцэтгэгчийг одоо авч ажиллуулна гэсэн энэ барилгын тухай хуулийн тухай зөвшөөрсөн учраас тэгэхээр эдгээр одоо гэрээгүй гэдэг үднэрээ бид нар ингэж хэлэхэд ямар ч эсвэл энэ хуулийн дагуу эднэрийг хариуцах ёстой гэж бодож байна. Тэгээ манай 6 компани одоо гарын хэсгээр зураад энэ албан бичиг та бичгээ юугаа нэг тэрний өмнө ингээд нэг харуулчихсан юм байна. За ингээд 6 компаниасаа тий хүсэлтээ гаргаад нийслэлийн засаг даргын тооцооны акцийг хасуулаад өгж байгаа. За энийг авдаас түр авчлаа. Энийг авах үү? Энийг ингээд авч байгаа. Энийг ганцаараа дарга. За тэгээд бид арчилгаагаа хийгээд та бүхэн ингээд маш идэв бид нар энэ дээр хүмүүс ажиллуулад өвлийн хэлтэй бэлэн байна. Тий. За ингээ яг ажил хариуцсан орлогчийн өөр бийсэн төрөн одоо хэдүүлээ яаралтай та хэд маань хоорондоо ярилцаад өнөө маргааш ярилцаад маргааш чамаагүй одоо энэний талбай дээр ийм сэтгэлт аваад энийг ингэж хамгаалаа. Энэ дээр нь одоо хөрсөө тавьж нөө суур хэдүүлээ гүнлэгөө доошо хөлтөлтөө үл явуулж болохгүй шүү дээ. Дипломацид орчин тийм ээ. Тийм учраас аль аль газартаа хучилт аваад аль аль газар яаж хамгаалъя гэдэг энэ өвөл хэдүүлээ ажил гацаагүй гэж одоод хамгийн бага хохиролтой нэмж эвдрэл гарахгүйгээр одоо яаж өвлцөх үү гэдэг бэлтгэлийнхэн төлөвлөгөө гаргачих. Тэгвэл тэгээ гаргаад тэгээ ганцаар дараа танилцуулаад хэдүүлээ ярилцаад энэ болж байна гэж шийдээд тэгээ та хэд маань гүйцэтгийг бид нар зардал мөнгөний асуудлыг бас солонгосчуудаа ойрын хугацаанд яриад болохгүй бид бас энэ өвлийн хугацаанд хэдүүл ямар ч юм гэрээ маргааны асуудлыг шийдээ та хэд маань алжуулаад алдангаа дандаа зургийн тайлантай талбай дээр он сартай баримттай энэ солонгосын инженерүүд энэ талбай дээр яаж үзүүлээд баримттай өөрсдийг нь оролцуулаад ингээд баримтжуулаа явж ямар ч сан энэ олон улсын Экзим банкны Солонгосын Экзим банкны нэр хүнд бас сайн эдгээр бол хариуцлага хүлээн тийм учраас энэ дээр гол нь баримтжуулаад ингээд явах таадыг бас хохируулгүй тэгээд хэдүүлээ хамтраад болохгүй зарим асуудал зардлыг нь бол нийслэл шийдээд ямар ч сан энэ нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр зээл авч байгаа шүү дээ. Энэ асуудлыг буцаад бид бүхэн өөрсдөө хохируулгүй байхын төлөө нэмэлт зардал хохирол гарахгүй төлөө ингээд ярилцаа шийдвэрлээд энэ дээр шаардлагатай ганцаараа дарагт ингэж орж ирээд ганцаараа дарга энэ дээр инженерүүдээсээ томилоод асуудлыг нь авч үзээд хэдүүлээ шаардлагатай бетоныг авахаар аваад нэмэлт зардлуудыг гаргаад ингээд нэмэлт хохирол гаргахгүйгээр шийдээд тэгээ нэг тэл албан тоот гаргаад тэгээ эх хоногт шаардлагатай гэвэл одоо зарим төлөөлөлтөд хэдүүлээ Солонгосын Экзим банк дээр очиж зарим асуудлуудыг тавьж яаралтай нэг шийдтгээд энэ эдийг асуудлыг шийдээд эх жилийн
4 сар гэхэд аль болох бага хохиролтойгоор хэдүүлээ үргэлжлүүлээд ажиллаа эхлүүлээд хурдан дуусгана гэсэн юм зорилтойд ажиллая болж байна уу манайхаа тий. Тэгээд ингээд ажиллая. Би нэгт гэхэд ямар ч зүйлээ шийдэл гаргачих. Яаж хамгаалаад аль хэсгээ авах уу гэдэг. төлөвлөгөө авах ч тий. Тэгээд суудаад ганжигүр захирал манлайлаа та хэд мас сууж байгаад өнөөдөр маргааш төлөвлөгөө гаргачих тэгв. Баримттай. Тэгээд ганцорог дахтаа маргааш болцсон ч болно шүү дээ. Цаг авч байгаа. Тэгээд нэг өдөр ихэд бэлэн шийдэлтэй ганцорог дараа. Тэгээд үлээ ярилцаад. Ингээд явбал манайхан болохоор байна. Болохоор байна. Тэгээд өнөөдөр бас сүмбэр цамхаас бас ирсэнгүй юу одоо. Авцраад ирсэнгүй. Амлигаас бас байхгүй тий. Амлын ер нь ажиллаа хийж байгаа юм бол энэ талбай дээр одоо захиалагчийн хяналт хийж байгаа бас нэг компани байгаа. Бид нар одоо энэ гадаадын том компаниудад энэ захиалагчийн хяналт менежмент дээр нь аягүй олон сая доллараар ингээд төлөөд идэв. Тэгээд талбай дээр ажиллаа хийхгүй тий. Ийм асуудлууд бас байгаа юм тий. Одоо тэрийн хувьд бол ингэдэй. Аамлын Елсоны хувьд бол энэ хяналтыг тавьж байгаа нэр гэхээр яг ажил ийд сайхан явдаг зуны цагуудад санхүүжилт асуудалгүй байх үеүүдэд нь бол захиалагч хөндлөнгийн хяналт тавьж байгаа гэж нэг урагдж залагдаад урилгаар 2 хуваагдаж 2 өдрийг алж ирж хяналт тавьдаг байхгүй. Тэгээд зодох зөвшөөрлөө өгдөг. Бид нар зөвшөөрлөө хүлээгээд ер нь бол нэг 2 хоног хүлээдэг. Ингэж ирсэн. Энэ байдлууд өдөр 5 давхар хүртлээ. Та хэрнүүдээ ингээд хураацсан. Ер нь зөөл зөөхөд бэлэн байдалтай байгаа юм тий талбай дээр. Зарим байдлууд бол буутсан байна. Буутсан байна. Одоо бид нар чинь нөгөө зодголт хүлээгээд байдаг нь гол нь энэ хэрнүүдийг буулгаад одоо түрээсийнх бол буцаамаар байдаг. Гэтэл бид нар бетон шийдэхгүй үс бол ингээд буцаач чаддаг. Ийм нөхцөл. За ганжигүр захирал ингээд хэдүүлээ юу яачих тийх үү. Ишээ явж талбайн ерхий байдлаа нэг харчаад тэгээд дуусгачих. 7 хоногт хийх ажлууд нь тодорхой. Та тэгвэл өнөөдөр суугаад хоорондоо яриад одоо нэмэлт тохирлогоор өнөө өвчлөлтийг үйл яаж давах уу? Зарим эсгүүдтэй тэр нөгөө суурьуд руу хөдөлтийн хүчин 1.7 энэ хэсгээр байгаа. Деформац оруулахгүй тул зарим эсгүүдээр юугаараа хучих эсгүүдээ бүр өвлөн чинь тас хөлдөг уушаад доошоо тэр эсгүүдээр тавих юмудаа 14-ууд хамгаал. Зарим газруудаа цутгалтаа авъя гэвэл та үн зардлаа гаргаад үүндээ төлөвч. Тэгээ хэдүүлээ тэгж өвлжүүлсэн аль нь тохиромжтой байна гэж тэгээд явахаар. Тэгэхээр та бүх барилгуудаа хараад та бүх компаниудаа төлөвлөлөө дуусчихоо. 6 компани ч одоо хэдэн болох гэж байгаа 14 болоо 14 л явж байгаа. 14-н дээр нь та ингэж ячихдах уу? Яг өөрсдийнхөө шигөө хохирлогоо хахад талбай хэмжээндээ бүтэн авчих. 14 дээр аль нь дээр нь цэцгэлт аваад аль нь дээр нь 14 юмудаа боочвол болохоор зарим хэсэгтээ аль нь дээр хөрсөө тавих уу гэж. Одоо чинь бүр яг тас хөлдөг байгаа шүү дээ. Одоо өнөөдөр чи хасах 7-той. Яг энэ чинь арай жоохон сэрүүхэн баг шиг байна. Энд нэг хасах 10 марууд төрж байгаа. Тэгэхээр эн чинь 35 хасах 40 мөч өвөл энэ чинь эмэлт тийш чи хойш хөдөрдөн шүү дээ. Хасах 45%. Тэгэхээр хөдөлтийн гүн доошоо. Тэгэхээр зарим суурьуд ухцсан ил гарцсан газруудад доошоо деформац орсон шүү дээ. Хөрснөөсөө хөдөлтүүд аваа. Тэгэхээр зарим хамгаалах газруудаа хаана очт ийх үү? Буцаж хөрсөө тавихаар байна нэг. Ингээд төлөвлөгөөгөө гаргаад яг стандарт норм өнүүдээр жишгүүдээ гаргачих. Тэгээ ганцорог дарахтаа маргааш болцчих та. Тэгээд хэдүүлээ нэгтгэхэд ганжигүр захирал хэдүүлээ ч юм уу хараад ярилцж үзээд аль дээр нь ажил авах уу гэх тэгээ явчаа. Зардал мөнгө гэрээний асуудлуудыг бол та бидэнд үлдээчих. Тэндээ санаа зовхгүй ямар ч гэсэн хохирол багтаа хэдүүлээ энэ өвлийг давхаар гэж одоо та төлөвлөөд явчих. Бид өөсөө энэ асуудлаа дотроо шийдээ. Ямар ч сан та хэдийг хохирлгуудын өвлийн энэ одоо маргаанаас болоод нэмэлт зардал хохирол гаргахгүй байдлаар ажлуудыг зохион байгуулад ингээд ажиллая те ганцаар дараа. За ингээд хэдүүлээ тохирч тийх үү. Тэгээд за ингээд өнөөдөр сонгоны архан дүүргийн 34-р хороо найрамд явах замд байдаг Баянгуулын ам гээд хэсэгтэр байгаа Солонгосын Экзим банкны буцалтгүй тусламжаар 2020 оноос эхэлж зээлийн хэлэлцээр яваад өнөөдөр 2024 онд ерхийг үүсгэх шалгараад 25 оноос ингээд барилга хөсрэлтэй ажилд эхлэе явж байсан ажлын цэцэн талбай дээр ирж байна. Энэ ерхийг гүйцэтгэгч Монгол компаниуд хоорондын маргааны асуудлаас болоод ингээд өвлийн үйлрэлт бас энэ өвлийн арчилгаа өвлийн үйлрэлдээ бэлдэг ус болоод нэмэлт зардал хохирол гарах гээд байгаа учраас эдгээр ажил дээр нэмэлт одоо хохирол зардал гарахгүй төлөө энэ чинь зээл гэдэг чинь эцээцэд одоо биднээсийн татвар төлөгчдийн мөнгөөр төлөвлөж байгаа ажил дээр ингэж ерхийг гүйцэтгэх сэтгэл гаргаж менежментийг хийж чадахгүй байгаа учраас өнөөдөр бас нийслэлийн удирдлагын зүгээс ирж бас талбай дээр ажиллаж байна. За өнөөдөр бол Улаанбаатар хотод өдөртөө хасах 5-аас 7 Баянголын ам хэсэгтэр бол энэ хэсэгтэр илүү жинтэй байдаг учраас арай илүү хүйтэн баг шиг байна. Тийм учраас одоо ингээд цаашаа бол хүүтрээд явахаар байгаа. Ийм учраас бол энэ хэсэгтэр бол өвлийн үйлрэлт хамгаалтыг авах, 10 дуурай хамгаалах, хөрсөн хамгаалах, суур өрсөдөө хамгаалахгүй бол
доошоо хөлдөлт үүснээрээ суурин дээр гажилт үүсдэг. Гажилт үүсчүүл зарим одоо хийцлүүд гэмтдэг, цотголд авах. Цаашаа барилгыг бол үргэлжлүүлэх боломжгүй болдог. Ийм хүндрэлтэй нөхцөл байдлууд бол үүсдэг. Эдгээр асуудлуудаас бол сэргийлээд нэмэлт тохирол гарахгүй тулд бол Монгол одоо туслангийн туслан гэх юм уу те 6 гүйцэтгэгч компаниудтай бол ирж уулзлаа. Одоо манай Силикон компани Силика компани захирал Ганжигуур захирал маань толгоолоод асуудлуудыг гаргаад бид нар нэгтгэхээс зарим шаардлагатай зардуудыг нийслэлийн талаас бол шийдвэрлэх нь бол ярилцаад ингээд ажлуудыг бол хохирол гарахгүй тул ажлыг үргэлжлүүлье гэдэг бол цаг үеийн дагуу шийдвэр авахгүй болохгүй байна те яах вэ? Энэ асуудлыг бол шийдвэрлээд ажиллаж байна.